Өнгөрсөн амралтын өдөр буюу 11-р сарын 27-нд баялаг бүтээгчдийг дэмжих холбоо 4-р баг хурлаа амжилттай зохион байгууллаа. Баг хуралд 21 аймаг 9 дүүргийн салбар хорооны дарганаар оролцож цар тахлыг амжилттай туулах төлөвлөгөө эргэжил хийх ажлуудаа төлөвлөлөө. Одоо арилжааны банкудаар дамжуулж хэрэгжүүлж байгаа энэ том зээл санхүүжилтийн бодлого нь өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэгч нарт бол үр дүнгээ өгч чадсангүй. Тэгэхээр төрийн банкыг жидүүгийн банк болгоод тэргээрээ дамжуулж зээл олгоо. Эсвэл одоо жид дундад ажилладаг жижиг дундад зориулагдсан санхүүгийн корпорацийг байгуулах хэрэгтэй. Энэ жид дунд үйлдвэрлэлийн салбараас энэ 30 жил банкугийн салбарын бол одоо маш их ашиг орлого олсон байгаа шүү дээ. Тэгвэл одоо яагаад ийм цар тахлын үед нь эргээд дэмжиж тусаж болохгүй гэж. Оролцогч баг хурлын гишүүд мөн тус тусын саналыг хуралд ирхэлсэн юм. Цар тахал эдийн засаг сөргөөр нөлөөлж байгаа ч ашиглаж чадвал дотоодын үйлдвэрлэл хөгжих, богино хугацаанд цахимд шилжих, бизнесийн модулаа өөрчлөх боломж гэж тэд харж байгаагаа хэллээ. Тухайн жилийнхэн худалдаа авалтын 30-аас доошгүй эсвэл 50-аас доошгүй хувийг дотоодын үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчдээ худалдаж авна гэж хуульчилжвал энэ бас том дэвшил гарах байхгүй. Одоогийн хуулийн дээр бол зүгээр л 25 хүртэлх гэж явчихж байгаа. Тэгэхээр 25 хүртэлх гэж явахаар чинь 1% авч болно, 2% ч авч болно, эсвэл 25% ч авч болно. Яг энэ цар тахлын нөлөөгөөр бүх бизнесийн модельүүд өөрчлөгдөж байгаа. Өөрөөр хэлбэл одоо бид бүхэн нөгөө ер нь бол засгийн газраас бол ийм захим шилжилт рүү орно гэж Ли Монголиг л гарч байгаа шүү дээ. Бизнес бүгд дагаад ийшээ орох боломж байна. Борлуулалтын сувгаас эхлээд бүх зүйлээ онлайн руу оруулах тийм ээ. За ийм боломжуудыг бол цаг алдалгүй одоо мэдээж ковид нөхцөл байдал хүнд байгаа. Гэхдээ хүнд байгаа гэдээ хойшоо сувгас энэ өөрчлөлтүүдийг бол яаралтай хийхэд бид бүхэн одоо хамтран дэмжиж саналыг оролцуулах ёстой гэж үзэж байна. Цар тахлын энэ хүнд байдал нь ч гэсэн бидэнд бас боломж олгож байгаа юм байна гэж ойлгож байгаа бид нар. Тийм учраас өөрснөө одоо маш их олон зүйлийг сэдээд тийм ээ. Үйлдвэрлэлээ одоо өргөгдөх тийм олон янзын одоо боломжууд нэгдэж байна гэж бодож байгаа. Энэ юм хийдэг үйлдвэр эрхлэж байгаа баялаг бүтээгч өрхийн бизнес эрхлэж байгаа үзлийн бэрхшээлтэй хэрэгд. За одоо юу биднэрт одоо угаасан самсан ноолоор олж өгөөч. Бид нар одоо ингээ үйлдвэрлэлээ хийгээд ингээд явах боломж нэгдэж байна. Бас хүнсний үйлдвэрлэл эрхлэх боломж нэгдэж байна. Тэгээ ийм талаас нь төр засагт одоо уламжлаад шийдвэр гаргах төвшөнд бидний хүсэлтийг уламжилж өгөөч гэснээр дагуу бас би нэг баялаг бүтээгчдээ дэмжих холбооны удирдах зөвлөл энэ нийгмийн бодлогын байнгын ороонд одоо санал хүсэлтээ албан бичгээр ингээд тавьчаад байж байна.